Эдүгээс 80 жилийн тэртээ буюу 1945 оны 8 сарын 14-нд орчин цагийн Монгол улсын түүх бүрэн эрхт байдал. Тусгаар тогтнолд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн нэгэн чухал гэрээ Зөвлөлт холбоот улсын нийслэл Москва хотноо байгуулагдсан нь Зөвлөлт холбоот улс. Бүгд найрамдах Хятад улсын хооронд 30 жилийн хугацаатай байгуулсан зөвлөлт Хятадын найрамдал эвслийн тухай гэрээ юм. Уг хэрээгээр бүгд найрамдах Монгол ард улсын тухай хоёр этгээд тохиролцохдоо. Японыг ялсны дараа гадаад Монголд ард иргэдийн санал хураалт явуулахыг санал асуулгын дүнгээс шалтгаалж Хятадын засгийн газар гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хэлээр нь зөвшөөрөх болно гэж заасан байна. Мөн бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг Хятад улс хүлээн зөвшөөрөх тухай нот бичгийг зэсмэнхүү Хятадын гадаад хэргийн сайд нар солилцсон байна. Мөн 1945 оны 8 дугаар сард хорлоогийн чой басан тэргүүтээ бүгд найрамдах Монгол ард улсын удирдлага тун тодорхой улс төрийн шийдвэр гарган урьдчилсан мэдэж байсан энэхүү тааламжтай нөхцөлийг батжуулах. Улмаар дэлхийн 2 дугаар дайныг дуусгахад өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар улс болох батлах. Бүгд найрамдах Монгол ард улс нь тусгаар улс бөгөөд хангалттай хүчин чадал бүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн Хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьд чөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо харуулах зорилгоор Зөвлөлт холбоот улстай хамтран Японы эсрэг дайнд оролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлан Бүгд найрамдах Монгол ард улсын ардын армийн ангиуд Зөвлөлт холбоот улсын улаан армийн ангиудтай хамтран 1945 оны чөлөөлөх дайныг эхлүүлсэн бөгөөд Хятадын цагаан хэрэм хүртэл давшин байлдаж Японы цэргийг бут цохилтсон байна. Энэ гэрээний нөхцөлийн дагуу Монгол улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулж манай ард түмэн дуу нэгтэйгээр тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм. Энэ жил мөн энэхүү санал асуулгын 80 жилийн ой бас болно.